Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Их Британий консерватив намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улс төрийн үзэл баримтлалын хувьд нэг чигт яваа улс төрийн намуудын хувьд цаашид хамтран ажиллах боломжтой мөн тус намын туршлагаас суралцах олон зүйл байгааг манай төлөөлөгчид хэлж байсан юм а. Тэр дундаа эмэгтэйчүүд залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжих чиглэлд хамтран ажиллах боломжтойг талууд онцоллоо. За өнгөрсөн хугацаанд ардчилсан намын шинжлэлийн хүрээндчдэр бид нар бас консерватив намын туршлагаас бас ихээхэн зүйл суралцсан байж байгаа. Тэгээ сая бас бид нар тус намын төлөөлөгчтэй ярилцж байна л да. Одоо бид нар 2 жилийн өмнө Английн консерватив намын дүрмийг монгол хэлнээ орчуулад тийм ээ бид нар ч бас их ойролцоо улс төрийн тогтолцоонд үйл ажиллагаа явуулдаг намууд тэгээд бас үзэл баримтлалын хувьд ч гэсэндээ тий одоо энэ баруун төвийн чиглэлтэй юм ижил төстэй намууд байгаа. Тэгэхээр харин танай намын одоо дүрмийг бид нар орчуулад тэгээд бас зөндөө олон зүйл суралцсан гэж бас яриад одоо инээлдэж байла. Тэгэхээр бол энэ утгаараа ч гэсэндээ бид нар одоо Английн консерватив намын одоо тэр эмэгтэйчүүдийн байгууллагаас суралцах зүйл их байна. За тэгээд өнөөдөр бол ямар зүйл яригч байна гэхээр 2005 онд Тереза Мэй одоо ерөнхий сайдаар ажиллаж байгаа Тереза Мэй Women's Win буюу одоо ялтын төлөөх эмэгтэйчүүд гэдэг одоо бас юм одоо улс төрт эмэгтэйчүүдийг дэмжих юм байгууллага байгуулж исэн юм байна. За тэрний туршлагаас бол одоо бас манай эмэгтэйчүүдийн холбоо суралцаад тийм ээ бас ижил төстэй бас санаачлагыг дэвшүүлж ажиллах нь зүйтэй байна гэсэн тэр талаар бас яриа боллоо. За тэгээд ер нь бол одоо Монгол Английн хувьд ч гэсэндээ бас нэлээд тийм одоо ижил төстэй зүйлүүд байж гин тийм ээ бас эмэгтэй манлайлагчд бол одоо аль аль улсад бас нэлээд тийм одоо улс төрийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж исэн юм түүхтэй тийм ээ одоо ингээд манайд одоо жишээлбэл Мандахай Цэцэн хатан байх юм бол эднийд одоо Виктори хатан хаан байна гэж саяудаас яригдчихлаа. Тэгэхээр цаашдаа бол бид нар бол хамтын ажиллагаагаа бол илүү өргөн цаар хүрээтэйгээр өргөжүүлж те ялангуяа одоо нөгөө нэг зөвхөн намуудын хооронд биш намын дэрэгдэх байгууллагуудын хооронд тэгээ эмэгтэйчүүд залуучуудыг дэмжих чиглэлээр бас хамтран ажиллах талаар бас санал солилцож байна.